Монгол улсын ерөнхийлөгч ухнааны хүнсэлтэд хийх уулзалтын ажиллагаа эхлэхэд бэлэн болж Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөг эрчим хүчний салбарын төлөөлөл инженерийн техникийн ажилтнуудтай уулзлаа. Ерөнхийлөгч 20 дугаар зуун тусгаар тогтнол хөгжил төвчлийн 100 байсан бол 21 дугаар зуун эдийн засгийн тусгаар тогтнол аюулгүй байдлаа хангасан үйлдвэрлэгч улс болох 100 байх учиртай. Үүнд эрчим хүчний салбарынхны оруулах хувь нэмэр асар их гэж үздэгэй хэллээ. Эдийн засаг тэлж улуурхай үйлдвэрлэл, хот байгуулалт эрчимтэй хөгжиж байгаа ч эрчим хүчний салбар энэ өсөлтийг бүрэн гүйцэж чадахгүй байна. Өвлийн өргөл ачааллын үйлдэлхэд хэрэглээний тодорхой хэсгийг импортоор хангадаг. Хойжсон тоноглол, санхүүгийн хүндрэл, хүний нөөцийн хомсдол зэрэг нь энэ салбарын хөгжөлд томоохон сорилт болсоор байгааг эрчим хүчний сайд найдлаа хэллээ. Салбарын яам цаашид эрчим хүчний салбарыг шин шатанд гаргах нэг бодлого 3 зарчим 9 ажил тулгуурласан шинжилгээний бодлого хэрэгжүүлж байна. Энэ нь эрчим хүчний шилжилтийн стратегийг тодорхойлж эрчим хүчний шинжилэл, ногоон шилжилт, эрчим хүчний экспортыг зохицоор нь хийнэ гэсэн үг юм а. Тэрбмод үндэсний хөдөлгөөн, цагаалт хөтөлбөр нь доктортой хөгжил, эдийн засгийн төрөлжилт, ногоон бодлогын чухал тулгуур гэж эрчим хүчний салбарынхан үзэж байна. Засгийн газар 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 5000 гаруй мегаваттын чадал бүхий шинэ их усүр бий болгож, дамжуулах сүлжээний төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн сэргээгдэх эрчим хүчний хуримтлуулах систем, өндөр хүчтэй үндэсний сүлжээ, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зүүн хойд Азийн цэвэр эрчим хүчний тоглогч болох зорилго тавьжээ. Энэ хүрээнд хэрэглэгч төвтэй байх, эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлыг хангах, чөлөөт зах зээл шудраг өрсөлдөөн, хувийн хөгжлийн оролцоог дэмжихийг зорж байна. Уулзалтын үеэр ерөнхийлөгч эрчим хүчний угсралт засварын МЭЦ хязгаарлалтын төвчд компани технологийн зөвлөх инженер, Монгол улсын зөвлөх инженер, Жулхацын Цээлээ сүрэн эрчим хүчний хэцүүлэх хорооны дарга Монгол улсын зөвлөх инженер Эрдэнэ чулууны Дөвшин чулуунарт аж үйлдвэрийн гавьяат ажилтнууд цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон медалаар шагналаа.